Экстаси хамтлагийн охид 2 дахь дуугаар сонсохоор Просанс студиудээр ирж байна. Өнөөдөр клипний зургаалтай учраас аль хэдийн Matrix салон дээр очиж үсээ янзлууч мейкап хийлгчээд ирж байгаа нэ. Манай охид хөөрхөн харагдаж байгаа үстэй. Охид маань 2 дахь дуугаар сонсохоор Просанс студиудээр орж ирлээ. Харин тэдний хамтлагийн продюсер хадагтаад мэддэг Logic 3 студийн продюсер Цэрэн мөн 2 дахь дууны шүлгийг бичсэн Ирмэ агентлагийн сэтгүүлч залуу өгтөн авлаа. За сан байцгаана өгтүүд. Хамарцаасан уу. Та нар бүгдээ гоё харагдаж байна. За тэгээд 2 дахь дуу болохоор бэлэн болсон байгаа. Тэгээд нэг дахь дуунаас ялгаатай нэг дахь дуу жоохон commercial маяг юм байсан. 2 дахь дуу болохоор нэг жоохон өшөө жоохон стилийг тал руугаа илүү бодож ирсэн байгаа. Тэгээд болохоор үг нь болохоор Ирмэ агентлагийн сэтгүүлч Наран Гэрэл. Та нарын юу та нарын мэддгээс юм бол Лимонсын хайртай дууны үгийг хийжсэн. Тэгээд зохиолчсон залуу байгаамаа. Тэгээд энэ удаа тэр хамтарч ажилласан. Охид маань анхны дуугаар сонсож байсан тэр үед санаанд бууж байна гэж. Гэхдээ тэр үеийг бодвол манай охид анхны дуугаа хийчихсэн, хамтлагийн ахлагчаа сонгочихсон, бүр хамтлагтаа нэр өгсөн гэд маш олон зүйлийг амжуулж, олон зүйлийг сурч мэдсэн. За өгтөө 2 дахь дуугаа сонсоход бэлэн биз дээ. Сонсоод манай охид хэрхэн доглож байгааг та харж байна уу? Анхны дуу бодвол илүү их эрч хүч хэмнэл мэдрэгдэж байна. Жинхэнэ орчин цагийн дуу гэдэг чинь л юм те. Logic 3 студийн продюсер Цэрэнч мундаг юм аа. Анхны дуу Рагугийн хэлтгээр сайн дуу байсан. Харин 2 дахь бол тасарчихжээ.
Маш олон хүмүүсийн хүч хөдөлмөр орсон энэ оюуны бүтээлийг бид нэр зүгээр бэлэг болгож авч байгаадаа маш их баяртай. Тэгээд сая яг 2 дахь дугаар сонслоо. Тэгээд маш их сэтгэл маш их хөрлөө. Яа тэгэхээр XPC гэдэг хамтлагийг яг жинхэнэ утгаар нь мэдрүүлж өгөх бах. Наран гэрэл ах маань биднэрт маш сайхан шинэлэг сэдвэр дуу зохиож өгсөн л да. Яа тэгэхээр өмнө нь урд өмнө энэ сэдвэр хараахан дуу гарч байгааг болохоор тэр шинэлэг сэдвүүд биднэрт маш их таалагдсан байгаа. Тэгээд яг одоо өнөөгийн рок попын ертөнцид яг pop dance чиглэлээр бүжиглээд дуулдаг хамтлаг хараахан байдгүй. Тийм болохоор бид нар яг анхдагч гэдэг утгаараа анхдагч юм олон гишүүнтэй анхдагч юм бүжгийн урсгалтай дуулдаг юм хамтлаг гарч байгаа. Болохоор маш их баяртай. Тэр нийтлэг нэг юм байдлаас авч ирсэн л да. Ихэнх хүмүүс ер нь нэлээд олон хүмүүс ер нь юу яадаг вэ гэхээр өөрийнх нь араас ингээ бүжижсэн бол гинт ингээ болчоор эргээ сандаг тийм үү. Тийм зүйлийг зүгээр гаргаж ирэх юм. Өмнө яг юу хөөцөөс битсэн тийм дуу муу байдаг болохоор тийм байна. Яг юм таалагдчихэв. Нэг ясандаа бардам мэрийг сөхрүүлсэн гэж байдаг бол одоо бол яг энэ дуу маань болохоор бардам эмэгтэйг бардам охиныг бүсгүйг сөхрүүлсэн гэсэн ботхтай бараг тийм дуу байлаа. Тэгээ хоёр дахь дуун дээр яг сонсоол ингээ явж хахад бараг ихэнх хэсэг нь л бараг өвлөлтөг хэсэг. Тэгээл айгуу тийм бүх хэсгээр нь айгуу тийм эхний дуу маань болохоор яг ингээ тахилтыг бол маш олон явж байсан. Харин хоёр дахь дуу маань онцлон гэх юм бол нэлээ олон өгүүлэмжтэй агуулгатай яг тэр дундаа тэгээд өвлөдөг хэсэг яг сүүлийн хэсэг нь явхад надад маш их гоё санагдчихлаа. Яг тэр хэсэг нь зүгээр нэг өвлөдөг биш айгуу тийм ритмтэй, биттэй. Ерөнхий ивент итгэгч байгууллага. Залуусын оролцоод дэмжигч B-Brand. Ивент итгэгч байгууллага. Сайн сайхан ихлэл сайхан бүхний үргэлжлэл Sunday Group. Swarovski өсгөө таны төгс төгөлдөр оршоо. Adidas Impossible is Nothing. Хамтан ажиллагч байгууллага. Rosound Studio. Урлаг эрдэн GT загварын төвчөө. Хотын соёлыг түгээгч Matrix Salon. Cosmopolitan сэтгүүл. Таны интернет хөтөч залуу UBS бүжгийн Сүнжин Гранд зочилгоо. California People's School. Гэт ер нь хамтлагийнхаас юу чиг хамтлагийг тодорхойлсон байгаа шүү. Тэгээ яг одоо яг дандаа яг юм стилийн бариад тууштай явдаг хамтлаг ер нь бол бас байхгүй шүү дээ. Тэгэхээр бас гоё санагдаж байна. Октод ямар дахиад нэг сонсож идэв. Экспресс хамтлагийн продюсер хатагтай алтан цэцэг мөн охид маань дууга дахиад нэг сонсъё гинэ. Алло, цэвэн дууга явуулаарай. He's a man in the ridge, that's
дээгүүр хайлын дүүл нисэж байна. Харин хизээ газардах юм бол доо Лож 3 студийн продюсер Цэрэн болон Нэрмагагийн сэтгүүлч залуур талархъя. Дуу гайхалтай болжээ. Миний санал бол түрүүчийн дуу ер нь минутын жоохон багассан баг шүү дээ. Түрүүчийн дуу эднийг тоглолтын тархтан жоохон уртсгаж өгөөд энэ доон төр гэсэн бичлэг FM дөх тоглолтын тарх ингээд хувилбар гаргачвал аюу зүгээр юм шиг санагдаад байна тийм. Тэгэхгүй яг 4 минут чи яг нөө бүжиг дуу бүрэн үзүүлэх жоохон яагаад гэдэг вэ? За октоо тэгээд 2-3 хоног бэлтэн. Яг дууга төрүүлчих шиг нөгөө нэг өөр юм болгоно. Одоо бол ерөнхийдөө учраа ойлгочих ш. Бидний уран бүтээлээс үйлчлэгчид маань жоохон юм химлэг мэдрэх болоо гэж ийм бодолтой байна. Тэгээд хоёр дахь дуу маань миний бодлоор бол өмнөх дууга бодвол илүү их хүчтэй дуу, илүү тийм одоо биттэй, илүү химнэл цайтай тийм дуу болсон юм болов уу гэж бодогдлоо. Манай энэ дууг сонсоод бүхэл эмэгтэйчүүд охтууд маань өнгөрсөн үйл явдлаар иргэнийг харахад тэгээд энэ дууг амжуулахын тулд манай экс-ийн хамтлагийн охтууд маань маш их хичээх болно. Хоёр дахь дуугаа сонсоход маш тааламжтай байлаа. Өмнөх дуугаа бодвол манай энэ дуу маань илүү орчин үеийн тэгээд маш их бүжгийн одоо нэг транс чиглэлийн гэж би хувьдаа бодлоо. Тэгээд манай дууны маань утга гэвэл ерөнхийдөө нэг тийм эмэгтэй хүний эрхэмсэг янз тэр бадаг хэсүүдээр янз янзын тэр оруулж өгсөн утгыг оруулж өгсөн утгууд надад маш их таалагдлаа.